Шингэлтэй дүүргийн прокурорын газар. Шингэлтэй дүүргийн гэмтэргээс өрчсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл. Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалтын гэмтэрэгтэй тэмцэх хэлтэс. Монгол улсад бол соёлын үеийг хамгаалах тухай хууль 2021 онд бол шинжилгээтэй баталсан. За Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын үеийн бие биеийг хамгаалах, соёлын үеийн гэмтрийг шалгах дагнсан мөрдөнчлөх байгууллага байгуулагдсан. За энэ эрүүгийн цагдаагийн албан дээр байгуулагдсанаас хойш энэ төрлийн гэмтрийг илрүүлэх, за эрүүгийн хариуцлага хүлээлгэх ажил бол эрчимдсэн гэсэн үг. Соёлын үеийн эсрэг гэмтрэгтэй тэмцэх, түүнээс өрчсөн сэргийлэх асуудлууд бол одоо тулгымдсан асуудлууд энийг тухайн шатны засаг дарга иргэдийн хурлын төлөөлөгч соёлын үеийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд бол энэ дээр чухал үүрэгтэй оролцох ёстой. Соёлын өв чинь өөрөө их олон хэлбэр хэмжээ хийж хэлбэртэй байдаг учраас бол тухайн одоо төрөлд нь тохирсон одоо мэрэгчин шинжиж байх шаардлагатай. Соёлын өв бол тухайн түүхэн цаг хугацаанд бидний өвөг дээдсийн ямар хүмүүс байсан бэ гэдэг мэдээллийг бидэнд авчирж өгдөг. Мөн бидний үр хойчд өвлүүлэн үлдээхэд маш чухал ач холбогдолтой зүйл байдаг. Соёлын үеийг бол олсон тохиолдолд хайрлан хамгаалах зохих байгууллагт нь мэдэгдэх буюу орон нутагт байгаа соёлын үеийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад мэдээлж соёлын үеийг бол хайрлаж хамгаалж хадгалж дэвших нь зүйтэй байна. Шингэлтэй дүүргийн прокурорын газар.